Сайн уу? Налагчуудаа хайрдаг үе. Мэдчилгийн хүргэлтийн хамт олон маань ээлжид шинэхэн дугаараа энэ цаг мөчид хорвоо дэлхийд мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд төхөж байгаа хайртай ээж Жаниада гэж хаягалсан хоёр охин болон хүрэгнийхэн чин сэтгэлийн мэдчилгээгээр үргэлжлүүлэн та бүхэндээ хүргэж байна. Энэрл хайрын дээд нь болсон Ичи бурхны бүгдээрээ маш гоё гинтийн бэлгээр хамтдаа баярлалцгаая. За манай мэдчилгийн үргэлт маань хүргэлжилсээрээ бид яг одоо дэрэгдээ шинэхэн дугаараа толилуулахаар цагдаагийн хэлцэн Жааны ихчгээд хилчүүл буруудахгүй байхаа гэж бодож байна. Энэ байгууллага дээдээ үйлчилгээний албыг дэндүү олон жил хашиж байгаа ихчийн минь 26 жилийн хөдөлмөрийн ээдэ гараа болсон байгууллага дээрээс нь хамт олонныхон дундаас маш гоё мэдчилгээ дамжуулахаар хөрөлцөн ирээд байна. Юун төрөнд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлаа. Жааны ихч өнөөдөр 5 сарын 2 нь гадуур бөөл хонхны баяр болж байгаа шиг байна. Харин таны хувьд ямар өдөр вэ? Төрсөн өдөр. Ажлаа хийгээд тун завгүй бэлэг авч эхэлсэн үү эхлэегүй вэ? Эхэлсэн. Хамт олноос найз нөхдөөс авахсан. Тэгвэл тэр бэлэг дээр дахиад нэг бэлэг нэмэхээр дүүн ирсэн байна. Энэ цаг мөчид нарт хорвоод мэндэлсэн нандан сайхан өдрөнд төхөж байгаа эрхэмсэг бүсгүй Жаания танд налаагчдын нэрийн өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргье. Баярлаа. Жааны ихч ер нь хамт олон нь баярлуулсан бэлэг аваад эхэлсэн л гэж байна. Харин энэ удаа дүүгээр нь танд гинтийн бэлэг барьсан хүнийг та нэг таах гад үзвэл хинээс гэж бодож байна. Хамаатан сад юм болоо өөр хүүхдийн болов гэж бодож байна. За ер нь хоёр хувилбар байгаа дээ. Тэгэхээр хоёулаа яг хинээс вэ гэдгийг илүү тодорхой болгох үүднээс эхлээд дүүн танд ирсэн ийм урт захиаг уншиж өгөх ёстой. За тэрийг та сайн сонсвол бэлэг хинээс бас ямар учиртай вэ гэдг нь тодорхой болох юм шүү миний ихчээ. Өнөөдөр миний ээжийн төрсөн өдөр. Бусдын өмнө гайхуулах эд баялаг надад байхгүй ч энэ хүн миний ээж шүү гэд хорвоогоор дүүрэн хамгийн чангаар хамгийн бардам дуугаар өнгөрч чадах тийм л сайхан ижи надад байдаг юм аа. Манай гэр бүлийн туулж өнгөрүүлсэн амьдрал тийм ч их дардан байгаагүй. Хаяа баяртай, хаяа гониг зовлонтой үе дэндүү их байсан. Харин тэр бүхний дундаас Бурхан бидэнд хамгийн сайн бүсгүй, хамгийн сайн ээж, хамгийн сайн эмээ заяасан болохоор энэ хорвоод хоёр охин нь ижигээрэн гоёж яваа юм шүү. Өргөө цагаан гэрийгээ гэрэлтүүлэхийн тулд хөөрхий дүү муу ээж минь дэндүү их хичээсэн шүү. Хоёр үрэн хөтөлж хорвоогийн жаргал зовлон туулж явахдаа өөрийгөө үл өмөртөж бидний төлөө хичээсэнд маш их баярлалаа миний ээжээ. Минь цагдаагийн Жаания гэд хэлчихвэл танихгүй хүн ховор баха гэж бодож байна. Тэр бүх хөдөлмөр ажиллаа хийсэн шиг хийсэн нэр төр бүхнийг нь сэвтээхгүй төлөө алаг өрсөн дэндүү их хичээд явдаг юм шүү. Та харин эрүүл инх байгаарай. Энэ хорвоод тань шиг ижитэй болсондоо тунчиг талархаж явдаг шүү. Ээжтэй хязгааргүй их хайртай төрсөн өдрийн мэнд хүргэе гэд энэ цаг мөчид хоёр охин болон хөргөн хүүгийнхэн зүгээс маш гоё мэдчилгээг явуулсан байна. За төрсөн өдрийн мэнд хүргэе. За тэгээд ажиллаа хийгээд тун завгүй байхад нь өрс нь бас гинтийн бэлэг явуулсан. Одоо хоёулангийн бичлэгийг бас үзэж байгаа Жаания ихч охтуудаа хүргэндээ хөөрхөн зээнэртэй хандаж гоё сэтгэлээс хаалцъя. За та хүргэн хоёр охин зээдэ баярлаа. Хайртай шүү. За тэгээд ажилсаг хичээнгүй эрхэм сайхан эгчтэй бас эрүүлийн хийх хүсье. Орчлонд дандаа гэрэлтэж яваараа. Одоо харин хоёр охиныхаа жаргал думбаадал эрүүлийнх байгаараа миний эгчээ сайхан баярлалаа. За баярлалаа. Жанарын қандай сенің жып-жылы мама. Көзіңе малынғандай күн нұры мама. Жанымның мәңгі солмас бір гүлі мама. Өзіңсің күн нұры мама. Өзіңе жазылмаған ән бар ма мама. Көзілген таңды жалғап таңдарға мама. Дәл сендей түсінетін жан